2026 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэн баталж дуусгахад 3-7 хоног гаруй хугацаа үлдээд байна. Тэгвэл өнөөдөр төсвийн байнгаараа хуралдаж, эх оны төсвийн төслийг хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий 2 ажлын хэсгийг байгууллаа. Төсвийн ажлын хэсгийг байнгын орооны дарга Ган хоёрыг ахалж, бүрэлдэхүүнд улсын их хурлын гишүүн Алтар Жавхлан, Батбаяр, Батуулд, Жангабил, Жаргал сайхан, Заяа Бал, Мөнх Тулга, Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсон байна. Харин 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан хууль тогтоолын төслүүд дээр хяналт тавих ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Үүрийн Туяа ахалж, гишүүдээр Бадамсүрэн, Ганбаатар, Баясгалан, Лувсан Жамц, Мэд сайхан, Цогтбаатар, Пүрв Даваа, Инх Төвшин нарын гишүүд ажиллахаар болж байгаа юм байна. За төсвийн ажлын хэсгээр Ган хоёрыг Алтар Жавхлан, Заяа Бал, Жангабил, Тэмүүлэн гэдэг Монгол Ардын намаас, Арц намаас 3 гишүүн байна. Жаргал сайхан, Далайн Батбаяр, Мөнх Тулга гэсэн 3 гишүүн байна. Иргэний зориг Ногоон намаас Батуулд гишүүн байна. Төсөв даасан ажлын хэсгээр Үүрийн Туяа, Бадамсүрэн, Лувсан Жамц, Мэд сайхан, Инх Төвшин нар Монгол Ардын намаас, Гомбын Ганбаатар, Баясгалан гишүүн та өөрөө, Арц намаас, Ган Зойр гишүүн Хүн намаас, Пүрв Даваа гишүүн үндэсний хвслээс гээд ийм бүрэлдэхүүнд 2 ажлын хэсэг байгуулагдана гэсэн үг. Би орсон мэн ороогүй. Санал